Харахаар ингээд амар гой цэвэрхэн дандаа басан дурдах гэж. Топ 1. За энэ бол бүр үнэхээр би эрэгтэй хүн байсан бол яг аль эмэгтэйг сонгох байсан бэ гэж. Одоо ер нь бол хөөхөн төрсөн хүмүүст ерөнхийдөө юмыг нь дутуу заяачих гад байдсан шүү дээ тий. Гоё карта дарсан чи гоо үзэхлээ. Яад юм бэ? Чи миний караш кейс. Хоёрын үнцэг нэг байгаа. Төлөвд хоёр одоо хоёул ийшаарж ирнэ. Энэ нэг давхар ирээ амар харагдаг тал. Тэсээ мэдсэн үү? Яг ингэж кино задлаа. камер л ингээ харах гэдэг. Тэгсэн чи. Хойло подкастт нэр өгөх юм уу? Эсвэл миний подкастаар нэрээр л явчих юм уу? Чиний хар яваа. Юу гэж нэрлсэн яваа гэж. Замирчсан уугнаг дүрсний навчирлаа. Чи бас хоргон фэнүүтэй болсон л шүү дээ. Тэгэл дээ. Минийх үзэлтнийг шалгаж бүгд уугнаа. Яг би сэнтрийг үзэхгүй ч. Найзаагаал зарч тий хот болгочулаа. Би 3000 фон аав шүү. Нэг хүн 3000 фон өгсөн байлаа. Тэрийг авдгүй. Хамт ярьчаад яхаараа чи уугнаа дүүрээ гэсэн юм уу? Эсвэл чиний дансар байсан юм уу? Энэ маргаана чи. Тэгээ нэг уугнаа гэллэг 3000 фон гэсэн. Чи манайхаас 2 төмс аваад тий. 2 3 өндөг аваад тий. Чи өдөр манайхаас нэг сая бүтэн би өөрөө хоолноос нэг чи сэнгөксөн хоолноос бүтэн нэг хаяг идсэн байстэй гэсэн. Яа за битээр ингээд аль болох хамт амьдарч байгаа хугацаанд тий айгүй бол удахгүй хамт амьдрах байлчих чи байлоо. Чи өөрийгөө хэлж нүг ястэй. За эхэлж нүүсэн нөгөөтгөндөө яах вэ гэж. Магадгүй тийм хэр удаа яг энэ байранд ч юм ингээд хамт байхаа хэлж мэдгүй битээр өгнөөс тий мөрөдлөр бол тэгвэл дахиад ижилхэн байрлал нүүсэн ч гэсэн хамт явъя гэж ярьдаг ч гэсэн ямар ч хамт байгаа дээрээ гой дүрстэй подкаст хийж чадж байгаа дээрээ хамт хий гэж яриад тэгээд дүрстэй подкаст хийдэг болох гэж байна. Зараа. Мэдгүй дээ энд чинийхээ жоохон нэг өөр өнгөтэй болгодог юм нэг жоохон ялгуулаас зүгээр хаа тий. Тэгэхгүй болохоор ингээд 20 30 гэдэг нөгөө эпизод мангарыг болоод одоо яг тэрийг бол яг яаж анжлахаа мэдгүй нь одоо яаж итэл нөгөө нэг би бас юу хийж байгаа болохоор тий нөгөө өөр Монголд хийсэн подкаст энэ ингээд явж байгаа болохоор тэрийг болохоор яг би season 2-гээ нэрлэлт чи нэг дээрээ л яваад хоёрлого орсон бүрдээ нэг нь өргөжлээ яваад дэмжин шиг тий дуус тийм байна. Тэгээд энэ подкастаар битээр юу ярих вэ гэвэл юуны тухай ярьж байна яагаад гэвэл Юу тусаа. Тэр ширтэлсэн. Энийг ингэж гişтэй очоод ингэж яагаад байгаа энэ символ. Ойлоо ийм тамнэлтэй болохоо. Ингээд ээж өөр чи яагаад байгаа уруулаа. Тэр хав ярихаар гэдэг байхгүй л. Манай бэр нэмсэн нүн инэ. Ихэр мөрөө манд тийм л өдөрч. Солон гашт хоёр салч гинэ. Ананда тэгээд тэр брим стикертэй би нэргөө явуулдаг. Ямар ч ихэнд нь тухайн одоо дараагийн дугаар болохоор ямар сонин сайхан болсон те нэг лайв апдейт яваад тэгээд аль болох чадхаараа нэг тийм сэдв өгөөд ингээд ярилцъя гэж. Тийм. Би нэг асуучих. Ингээд чамруу байн харах хэрэгтэй юм эсвэл ийшээ ингээд харж хагаад зөв яг би ихлүүлж байгаа байхгүй. Энэ бол цааштай. Гэнэ хойлоо зүгээр ингэ ярьдаг болохоор. Тэгээс би заавал ийшээ харах хэрэггүй юм тийм үү? Ингэж ярих юм ойлоо. Би зүгээр контент ихлүүлж байгаа. Тэгээ төгсгөлөө бас ийшээ хараа. Сайн жоо солиор харчих шиг боллоо. За тэгээд хамгийн анхны дугаараараа сонь сайхан юу байна? Хайр л байна. Юу л вэ? Хайр байна. Өнөө бүр. За. Манай зүгээс хайр дүрэн байгаа тийм. Хосын амьдрал руу гүн гүнзгий шумбаж ороод энэ ээж вэ өөлж өдрөө ууллаа. Уурандаа өглөө ирлээ. Тийм левел ап хийж ин анхны хэрүүл гээд би найзтай дуурт авч үзсэн. Нэг хэрүүл. Тийм бүх майлтоныг тэмдэглэх хэрэгтэй. За чи сайн сайхан ярил та. За хамгийн сүүлд амар ажилтаа байсан дээ сая нэг хэсэг. Хамгийн сүүлд хизээ подкаст хэлээ. Хойлоо уг нэг 10 хоногийн өмнө хийсэн баг. Үгүй. Тийм шүү дээ. 3 дугаар орсон хэрвээ 20
Бараг сарын өмнө хаа. Намайг дөнгөж Монголоос хоёлаа подкастаа цацхаас өмнө хийсэн гээ би 3 дугаар хийсэн гэж 21 хоног өнгөрсөн байсан. Тэгэхээр сарын өмнө хийсэн. Сарын өмнө харин тийм ба. Тийм шүү дээ. Энэ 10 хоног шиг санагдсан байна шүү дээ үнэхээр. Сэтгтээ маш зав байла те. Сайн нэг тайлан гаргаад би өөр нь яагаад Монголд дандаа сингл амьдардаг байснаа бүр сая бүр үнэхээр ойлголоо гэж. Яг ингээд стеф руу явах гэхээр ажил ингээд зуралдаад стефтэй байхаар ажил ингээд бодогдоод тэг бүр ингээ 7 хоног зүгээр ингээ яг 2 өдрөл ингээ хамтаа байх цаг гарах хэрэгтэй болж байгаа хгүй. Тэгэхэд ингээ амар хэцүү байхгүй юу? Бүр ингээ яг энэ тэнд ажил маань орхигдоод ам шиг. Тэгэл би яа окей make sense. Би бас нэг тийм амар муудаач биш. Энэ бол миний ажил байсан юм байна. Энэ өөрийгөө ажилдаа зориулж байсан байна гэж байна. Яа харин тийм. Чи юунс жилийн үдэ дандаа амар ажил. Тийм. Яг 6 сарын тайлангууд ордог боллоо. Чаг нэг хүү ямар ажил хийдэг ингээ бичсэн мэдээ транспортер гэж постэр штэ ерөөсөө. Яг аудитор руу гэж явдаг уу те? Тийм аудитор гэж явдаг. Яа царан. Аудитор постер. Яа тэгээд менежер болоод яаж ийна? Менежер болоод яг хүмүүс ингээд тийхүү ингэхүү гэж асуухаар амар хэцүү юм. Өмнө би дандаа ингээд дандаа яг харин чи юу жож харин яасан дээр үү гэд тэгэнгүүт амар инээдтэй за би өмнө ингээд дандаа хүмүүсийг цуг муулдаг ингээд нэг стаффуудын левлийн групп чатны толгойлогч байсан байхгүй юу. Тэгсэн чи би одоо тэр групп чатнаас өөрөө киклэгдээд наад яг тэгэхээр одоо намайг хүмүүс ардуур маань муулдаг гэж. Яа that was funny. Тийм тэгэл юу н ажил ихтэй тэгээд дээрэс нь стефтэйгээ байх цаг гарах гал. Одоо чинь манай найз бүр нөгөө нэг те бэр дүүгийнхаа engagement party-нд явах гэж байгаа. Та нэр өө надаас амар их юм асуух. Яа engagement party-нд юу авах уу? Цэцэг баах уу? Бэлгийн карт нь юу ч мэдгүй те. Тэг би ажиллагаа хүүхдүүдээс асуухаар бас ингээд gift card өгөхгүй штэ. Ингээд тэг би ээж аавд нь юу бэрч очиж байгаа юм гэхээр ээж аавд нь юу ч өгөхгүй штэ яах гэсэн чинь үгүй штэ ээж аавд нь юм аа штэ гэл. Тэгэд ер нь тийм Австрал одоо гэр бүлтэй танилцах ямар тийм соёл ахгүй болохоор Монголд бол тийм хадаг бариад орооч ирээд. Монголд бол тэгэл аав нь айрын дуртай юм булганы сайхны барь. Тэгэл эсвэл монголчууд ингээл амархан штэ ингээл ер нь жоохон жимстэй ингээд тийм сагс ч юм уу те. Монголд бол юу барьж орно штэ ингээл наборчка Рафаэло. Тэнд одоо сондог чигэрчүүлээ мерси тийм юмнууд ингээл барайл орно штэ. Тэнгүүд энд болохоор яг яах юм мэдээгүй. Ямар хувц өмсгөтөр хүртэл амар хэцүү ингээд хитрхи нөгөө engagement-тэй хийж байгаа үнээс нөгөө хин хөрмөж байгаа нэгтгэхгүй. Би хоёр юм аа. Тэгээ очихгүйгээ бас санаа зовоод тэгэл ер нь болол. Сайн нөгөө housewarming party нь болоод тэгсэн чинь ингээд харин хувцас солиож эхлэхгүй юу? Би тэгэхээр зүгээр гэрийнхаа чи ингээ housewarming party за чи бол яг экстра хүн чи бол хувцас солих магадгүй. Миний очсон бүх housewarming party зүгээр л ингээл зүгээр гэрийнхаа хувцастай л байж тээ. Нэг ингээл найзууд нэрж байгаа юм чаа. Ямар гадны хүмүүс ажил мажлах нэрж байгаа тээ. Тэгсэн чинь хувцас солиож гэхээр нь яагаад гэтгсэн чинь юу гэсэн хүмүүс ирж байгаа юм чи хувцас солиож тээ. Би ямар ч солих хувцасгүй байсан. Тэгэл би Монголд ингэж хувцас солиож мэдгүй. Тако. Яа тэгэл тэг найзад нэрсий тагаад би тэгэл амар джинс өмдөгөө тэгэл гэртээ байсан юм эсвэл ирсэн хүмүүс ч юм өмсцэнсэ. Ирсэн хүмүүс нүү бас нэг зүгээр л нэг ингээл зүгээр л гадуур л өмсдөг хувц тийм амар ганган манган биш заяа. Тэгтээ бас яг гэрийн хувцтай биш л тийм мэдээж гадуур явж байгаа ирж байгаа юм. Тэгтээ тийм амар ганган бол байгаагүй. Тэг зүгээр яг манай хүний л яг нэг юм төрлөх нэг тийм гангалах дуртай юу гэдэг. Нөгөө яг Австрал юу ч гэсэн нөгөө нэг цаанаас Итали юм жоохон нэг юм Европ соёл хийж байгаа болохоор тийм байгаа хаа тийм амар хэцүү ер нь ингээл явж байгаа л ингээд тийм намирсан палаж малаж өмсөхгүй би юм өмсөхгүй штэ чи манай нэдтэй болсон. Тэрний дараа юу л аав ичтэй нь уулзах болов юу лээ чамд ямарсан амар их надад ер нь их уулзалт их байгаа. Одоо энэ хаспитал сайн аав ичтэй нэхэлж уулзаад нэг ланч идчихэ гэрт нь тэгээд дүүгийнх нь engagement party руу яваад хойлоо асамтлах юм уу те? Тийм. Дараагийн удаач гоё юм сонсгон дээ. Тэр Австралийн гэдэг. Надад амар awkward байдаг. Та нар
Мэдхгүй байна бүр амар awkward та би зүгээр яг хамаатуудаа эхний өдрөө уулзахад л хэцүү байд юм чинь бүр ингэж гадны тийм хүмүүстэй уулзахаар бүр амар awkward. 2 жилийн дараа шүү дээ. Ахаа хувцаслахгүй мó. Гэр хувцтай байгаа мó. Оонаа ч бүр тийм юу хувцаслах манайд орж ирчээд манайд левчгээ мөртөө гарч ирсэн. Манай нөгөө нэг давхрын хос. Тий. Чам левч үгүй тийм үү? Тэн гайлруу левчгүй явж ирдэг юм шиг. Нэг тоодгүй байхгүй тэгэл ингээл нэг улаан зайл бүр ингээ унжаа гарчааг. Тэр нь гахтай ярих юм байдаг та. Чам левч үгүй тийм. Яд левчтэй байсан юм уу? Байсан бах гэж бодож байна. Яа. Тэгээс одоо аав ээж өрч юмс ирэх чи одоо өөрийнхөө аав ээжтэй танилцуулна. Йоо тэр бас үнэхээр awkward авир инэт ингэж манай аав жоо англиар ярьдаг штэ гэсэн чи гайхаад. Тэг би одооноос эхлээд яг awkward байна гэдэгтэй тасан цогцоод ингэж бэлтэж байгаа. Зүгээр энэ бүхэн зүгээр. Тэр нь хамгийн хэцүү чамд л яах босд нь бүгд тэгэл энийг гээл ярих нь ярил. Одоо тэрний чиний зовх хэлж юу авчих уу гэж. Яг гэхдээ нөгөө хүн чинь зовхгүй. Чи баг авчирсан баг аав юу гэж бодож байгаа л өгч байгаа чи л зов. Гэтэ өөрөө мэдээд амар хөрх юм аа тэр. Окей. Надаа ингээ бүх хинтүүдээ өгж байгаа маа чаас. Ээж цэцгэн дуртай, аав нөгөө нэг баруун Австралийн вайн дуртай, вискин дуртай мартай гэлдэг. Тийм тэгээ хэлсэн мал тэр юм л дүү авчих юм шүү дээ. За. Манай найз зүүн дуртай гэдэг хэлэхээр хаус дуртай гэдэг хэлж байгаа. Тэштэй. Тэгээд найзтайгаа уулзуулна л гэдэг байгаа. Тэгээ миний юу дуртай сайн хэлээр эртнээс хэлээр анхаа мөнгөн дуртай эсвэл хаасан дуртай. Тийм би одоо баг ингээ бүх найзуудтай нуултан за үзэгчд рүүгээ нэг харж байгаа. Гарцаа шилжүүлээ. Даавар юу юм байна? Яаж ингэж үгүй. Гэтэ яг энэ наашаа харуулчихаар арай гайгүй байдیں۔ Аа тийм үү. Гэтэ яг энэ арийнхын энэ камер нарай сайн байдаг байхгүй юу? За тийм. Тэгэхээр би түр ирүүлчихэд байгаа. Тэрнээс ш уг нь урагшаа би өөрийнхөө бичлэгийг бол өөрлөгөө харуулж идэв. Тэгэхгүй болохоор ингээ харж байгаа санагдсан. Би энэ камер харахаар нэг амар байд дурсан санаанд ороод идэхгүй юу. Бидрийг 10 дугаар ингэ дийсэн чи би ингэ жоохон jump хийлээ шүү заа ингэ сэтгүүлсэн. Яса. Чиж байгаагаа гэсэн. Надад гоё юм шүү. Юу ярьчлаа. Тэг би чи сэдв үсрэрлээ шүүгээ яг нэг юм ярих гэжсэн да. Тий. Гэтэ өмнөх хэсгүүд нь бичигдсэн юм. Бичигдсэн. Тэр аргалаа оруулна. Одоо sorry энэс өмнөх хэсэг чи болсон бэ гэх тэгэхээр биш дээ тэгш. Йоо, миний подкастад бүр яг тийм заа. Oh my god. За тэр чихваа. Сая DJI Osmo-го нөгөө нэг ашиглаж чадахгүй нөгөөх нь гэсэн чи бүр ингээд motion detect тэгээд ийшээ хараад би ингээ орсон. Тэг яг ямар тэр хэсгийнхаа яриг дахиж ярилтэй биш ингээ тэр хэсгээр хүлээгээд авчаарэ. Алдаа одоотой нь харилцахаарэ. Тэгээ уугна гол болохоор уугнагыг л бүтээ харууллаа шүү. За тэгээ юу ярьлаа? Нөгөө камерлаа харна гэдгсэн ч байсан байна. Оо яа миний агли хүлээх гарч байна. Саяны хэсэг яг зүүм. Ингээ хөглөө нуучих. Тэр хөлөд бүр яг ихчтэй байж шээ. Яа, чи өөрийнхөө хөлийг бодож инеч чүрээд байгаа юм уу? За. Ямар ч инээдгүй юм даа. Нэгэд. За. Юу ярьчихсан бэ? Тэ бидний үл инээдтэй л. Ёо. 10 дугаар ингээд дахад сургууль дээр TV8-аас нэг ангийнх ингээд нэг нэвтрүүлэг гардаг байсан юм шиг. Тэр ирээд нүггүй юу? Хаагүй. Харингүй юм шиг. Ингээ хараа яж байгаа байлаас жигтэй. Техник юм болоо. TV8 нэг ангийнх нэвтрүүлэг байдаг байсан. Чимч магадгүй ч магадгүй. Тэгсэн чинь тэгсэн чинь тэрүүгээр хаах удаа нөгөө нэг телевизийн камер ирж бичээд дараа нь тэрийгээ үзсэн чи би өөрийгөө ингээ хутгалаад. Яаси. Би бараг нэг 2 минут гарч байгаа байхгүй юу? Ямар урт шүү телевизээр 2 минут гарна гэдэг. Хамгийн гэдгийгснэ хамгийн чанга инээдэг юм ч үлээ тэгснэ. Намаа гэдгийгч би чи тэгтээс ангид чанга инээдэг гэсэн юм уу? Инээ штэ юу яриад байгаа юм чи энийг үзсэн. Шоо гаргадаг байсан шиг лээс. Гаргах үедээ гаргана. Тий гаргах нөхцөлтэй гаргана. Яа тэгээ тэр ин камераа санаа зовоод идэж шиг.
Ингээд их байх зүгээр. За Тэгээд тийм. Ер нь бол live update нэг. Тэг дараагийн дугаар хийхэд бол чам зөндөө олон гоё ингэж яах нь шүү дээ. Тэг. Манай байрны бас тэгээд нөгөө гоё хоол идэх хөрш хосын маань тэг гол ахлах тоогооч манаас явж байна. Одоо ингээд 1 минут бас Джеймсийн хүндэтгэл үзүүлэх. Тэмси үдчихвэл яах чагаа хэл Монгол ярьж чи яаж. Тэг гинтгэн явахаар болоод тэгээд бид нэр одоо энэ тавцхад бай хийчих те. So sad. Яа. Миний гоё хоолтой ирээ. Анууд татах. Нэр завгүйхаа дундуур нь юу орчихсон юм. Энд идэх хүмүүс байх юм бол Стивенсон Fall лөө хөрхрээ явж үзсэн тийм. Тэр амар гойсон. Тийм шүү дээ. Тэр хөрхрээгөө явах гад бас өглөө хайртайгаа муудаа. Тэгтээ би одоо ингээд амар тийм бас тий ямар сайхан 50 хүн бэ гэдгийг улам мэдрээ тий. Арай хитэр хийж байгаа 50 аж гэж. Нэг 50-аас олж өгөх юм уу шүү. Яг асуудал нь тий. Хитэр хий 50 байсан болохоор аж. Зөв нь тэмрүүл байна. За одоо чамаар Жидээ бас төрсөн өдрөөрөө нөгөө юунд явах гэж байна. Тийм штэ. Би тэр нөгөө клампинг гээд чи ер нь төрсөн өдрөөрөө хостой байж үзсэн үү? Үзээгүй штэ. Миний хайр маань шинэ жилээр хэзэж хостой байж үзээгүй гэдэг таалагдчих шиг болчихлоо. Анх удаа найзаагаас төрсөн өдрөөрөө хайр маань нөгөө энд авч гисэн цэнэ нүхчихсэн цэнэ инжил. Цэнэ өгсөө. Цэнэ би дэ хэлсэн. Хайраа чи над те хаврын бороо нуусан. Шингэнэ тэр юу. Ирсэн ойлгохгүй юм. Тийм тэгээд амар гоё зураг мураг аваарэ. Тэгээд дараагийнхаа юунд видеог ингээд дундуур нь оруулъя заа. Гэтэ арай болоогүй те. Өгөөс 9 сар гарч чам штэ. Өдөө штэ. Одоо нэг 2 3 7 хоног дараа штэ. Дарахнаа олчих. Тийм. Бүр ингээд ямар ч хүн байхгүй ингээд эзгүй хэрцэлүүд аймад нь дунд битээр кабинтай 3 хоног. Дараагийн дугаар дээр би ганц бос явд ирж үгүй. Ирэх юм руу ноцсон гинэ. Монгол охин. Австрали улсын Мельбурн хотод. Хайц мэдгүй. Тэгэл алхалцсан. Йоо. За моёр. Нэг сүүлд яг нэг тэгж өөрийнхөө нэг хүклийг зүгнээд ирсэн нэг тийм үг. За муухай юм ярьдгийн. За муухай юм чи. Тоглосон юм. Миний тэгтээ ихэнх нь ер нь гоё харийн түүх гэдэг юм аа миний. Окей. Чамаар бол зөндөөс сайн би явах те тэгэл миний хийж байгаа юм ер нь хүмүүст ойлгомжтой байгаа. Энийг үдчихэж байгаа хүмүүст угаасаа ойлгомжтой байгаа гэх юм уу. Одоо Кланди дээр ажиллаж байгаа. Ирснээсээ хойш бушууд юм хийж эхлэв. Тэгээ бас энэ жил ингээд гоё зөндөө ингээд түрүү жил ингээд хийгээ ботцсон байсан санаануудаа бүгдийг хийлэх гээд та. Тэгээд өөрөө нөгөө нэг бүх юмаа хийгээд тэгээ өөрөө дизайнер гаргаад өөрөө маркетингаа хийгээд өөрөө борлуулалт хийгээд тэгээ дизайнерын ажил дээр яалтчгүй бүр ингээд амар чадвар тутаад би тэгээд нөгөө эрмүнийг sleep training хийлгээд амар анзаар амар гоё шүн ингээд сэрхүү унтдаг болсон. Гэтэ яг ингээд 8 гэж оронд нь оруулчаал тэгээл нэг 9 мөсөөс эхлээ суугаал яг шүний 2 хүртэл ингээд яг сууж байгаа байхгүй. Тэгсэн хүртлөө би ингээд барыг өдөртөө full time ажиллаж тэгсэн хүртэл гараас гарсан юм амар хөвгчлээ. Тэгтээ яг уу дэжиг болох хаа. Гэж найдаж байна. Тэ? Дажгүй хөөргөн нэг тэг завсан юм шиг харагдах болоо тээ. Гой. Тийм хажуугаар нөгөө подкастуудаа хийгээд эдитлээд тэгэл тэр нөө подкастуудтай чинь тухайн ярих асуу гэж бодсон юм шүү дээ. За тийм үү. Амар бэлдсэн скрипттэй те. Тэгээ дараа нь юу гэсэн лээ. Асуугаар гэсэн. Чиний бодсон шиг чи хурж ийн үү эсвэл болвол тийм ер нь амар тийм mixed feeling. Одоо би яг ингээ 3 дахь дугаараа гаргацсан ингээд ер нь энэ подкаст гэдэг амар холцсон мэдрэмж заяа. За нэгдүгээр яг нэг юм төсөөлсөн шиг юу төсөөлснөө санахгүй байна. Ямар ч ингээд амар гоё гэд хийсэн байгаа штэ. Тэгэнгүүт ч одоо ингээд юу ангууд одоо ингээд нэг дугаар нь оруулахгүй ч гэдэг юм уу заяа. Одоо оруулахгүй гэл тэр чинь би ингээд бүүн цаг цав мөн коуч хөдөлгөөрөө зарцуулаа хийсэн юм хүн оруулахгүй гэж хэлэхээр надад бол ингээд жоохон муухайч санагдд юм уу заяа. Уур хүрэх юм уу нэг фейлин заяа. Тэгэхээр өөр фейлинг гэлдэх юм бол дахиад
хамгийн ихний дугаар бол нөө хулан тэгэл амар хөөрхөн юм яриад хамгийн ихний дугаар л ингээл айгуу гоё хөөргөөсэй ёо. Хоёр дахь дугаар маань болохоор сэндэр байсан тий. Ингээл амар комментээр алуулаад тэгэл сайн муу коммент бүр амар зэрэгцэж орж ирээ. Гэтэ би угсаа эдитэлж явахдаа хүртэл ингээд за гэж бодсон. Гэтэ би ингээд уг нь бол ингээ өөрийнхөө нэг амар тэнийг байгаа ч юм уу кринж байгаа эсгүүд ингээ хасчих гэж бодсон юм л та. Гэтэ за ер нь тэгэл юугаараа л гоё штэ гэж бодоод сөрөгчөөс эргэжсэн бүгд хандалтаа. Тэгж бодоод хийсэн. Тэгээд тэрэн дээр юу амар тийм рефлект хийсэн гэх юм уу. Тэг би одоо энэ подкастуудаас даасаа ингээд өөрийнхөө ярьж байгаагаас өөрийнхөө яг юм ямар сэтгэл зүйн байдалтай байгаагаа хараад байгаа гэх юм уу. Би одоо бүр ингээд амар яарч амьдраад байгаа байхгүй юу. За. Ингээд амар хурдан яриад зөө. Одоо ингээд өглөө басаал ингээд газ ирмүдний өндөг шийдснээ өөрөө нэг газ талахыг ирмү нөгөө ажил өндгөө мангар хурдан идчихэнгүүт араас нөгөө талахыг нөхгүй болохгүй гэл тэгжсэн өөрийнхөө газ юм идэл тэгэл газ юм хийхгүй бол дараагийнх нь унтах цаг нь болол гэл ингээл өдөр ингээл газ сэрхээс өмнө нэг хэдийн юмнууд амжуулж авч байгаад тэгэнгүүтээ өдөр очиод ивэлээ яваад тэгмэд ингээд миний тарих бүр ингэж ажиллаад тэгмэд яг нөгөө ам нь яг тэгж ажиллаад заяа. Би Монгол тас нэг амар завгүй байсан шүү дээ тий ингээл уулзах хинтээ болж амар завгүй. Тэгмэд яг тэр ингээд амьдралынхаа хэмнэлээр хүнтэй яриад байгаа байхгүй юу. Тэнгүү чи ингээд нэгдүгээрт үдсэж байгаа талаасаа сонсох юм бол ярилцлагын юмд ингээ хүн хурдан яриад байгаа айгу төвхтэй юм лээ. Одоо ч ер нь жоохон хурдан яриад эхэлчлээ гэж жоохон тайшрахгүй болоо. Тэгээд ингээд би бүр ингээд яриагаа тасалж чадахгүй заяо. Ингээд тархин төрүүлж ажиллаад амаар нь өгнүүд нь багтахгүй тэгж яриад байгаа байхгүй юу. Тэгээ би ингээд яриагаа тасалж чадахгүй ингээд амьсгаагийн тасчих гингүүт ингээд үгийнх нь төгсгөл байхгүй. Бүр ингэж яриад байгааг би ингээд ханзаараад тэгээд ингээд бүр fuck гэ тэгээд тэр үйлдвэрийг аваад хайж маяж яг цэвэрлэжил байгаа. Гэхдээ ерөөхдөө сэндрийн дугаарыг бол ерөөхдөө тэгээ гаргацаахгүй юу. Тэгэл сайн муу комент орж ирээ. Тэгээ ер нь бол муулж ярьсан комент нь бол нэг тоогүй гэж бол худлаа ярихгүй. Үгүй яг юм латэ ингэж бол зүгээр ботсон л таа. Гэхдээ ерөнхийдөө бас ингэж бичиж байгаа хүмүүстээ бас тодорхой хэмжээнд бол санал нийлсэн гэх юм уу. Зүгээс амар ноён сонсогдож байна. Бас дээрэс нь сэндэр ботсон чинь сэндэр болохоор миний юм ингээд огт намайг танихгүй хүнтэй ер нь ярилцж байгаа бүр ингээд хамгийн анхны хүн юм байлээ л дээ. Тэгэхээр чин би ингээд нөгөө нэг яалтчгүй амар тийм туршлагагүй ч юм уу нэг тийм. Тэгээ би яг миний энэ уулзж байгаа хийж байгаа хүмүүс донд намайг огт мэдгүй барыг цоор ганц хүн сэндэрхаа. Тэгээ жоо хойшоогоо хий гэж бацаахгүй. Тэгсэн чинь ингээд ерөөсөө цаг нь таарахгүй. Тэгээд хамгийн ихний өдөр байсан баг хамгийн анхны дугаар шиг байна. Шууд нэг өдөр улаан хоёртой хийж байгаа нэг дугаар юм. Тэгэхээр тэр утгаараа бол амар тийм туршлагагүй санагц. Тэгэл ер нь гэхдээ амар энэ подкастнаас амар микс филм. Гэхдээ амар ер нь амар их юм ингэж тийм юм сурсан. За ер нь ингэж хийх юм байна. Ингэ юм байна гэж бодсон. Тэгээ би бас дээрэс нь ингээд бүх нөгөө комментэнтэй ингэж ямар нэгэн байдлаар хариу өгдөн штэ тий. Зүрх дардаг ч юм уу. Муусан байсан ч хамаагүй тий зүрх дараад тэнгуут ингээд тэр нөгөө YouTube студио гэдгээс ингээд арилждаг байхгүй юу. Тэгэхгүй болохоор ингээд нөгөө сөрөгийн бицэн хүний юмыг ингээд ямар нэгэн реакшн үзүүлэхгүй болохоор тэн дээрээ байгаа л харагдаад л байхгүй юу. Тэгэхээр бүр улам амар ноён юм байдаг болохоор тий зүгээр ингээд зүрх мөрх дараал зас тэгэл муулаад үзгээл тэгэл юу нь явуулчихдээ. Тэгээд дэсэн чинь одоо ингээд зочинтой болоод ирэнгүүт зочны маань муулсан юм дээр би ингээд зүрх дарах ч юм уу ямар нэгэн юм хийх болчих жоохгүй. Тэнгүүд нэг тэр чинь хаахаа маахаа ч юм уу ангри дарах гэдэг нөө фэйсбүүкийг сонголт авахгүй зүрхнээс өөр зүрх чамруу. Тэгээд байгаа болохоор одоо ер нь боцноо комментуудаа нэгэн тал одоо ингээд зүгээр арай жоохон олон хүн хөрөх юм гэж бол комментуудаа хариу үзүүлэхэ болт юм уу эсвэл тэгээ бүр ингээд сүрэгч биш юм доромжлол бичиж байгаа хүмүүсийг зарим нь ингээд ороод харангууд баг ингээд над дээр 10 тэг ингээд янз бүрээр бүх коммент контент юм үзээд байдаг заяо. Тэгэл доромжлол гэдэг тийм хүмүүс байгаа хгүй юу. Харин тийм бүр ингээд 10 ингээд тэр хүний юм дээр хараа ингээд би ингээд яриагаа дуусахгүй дараагийнхаа ингээд өсөрч ороод байгаад яг ингээд тийм үлээ хөөрч. Нөгөө нэг бодчихил дараагийн бодол нь ингээд гүйцэж орж ирээд тэр хүний өмнө дээр ингээд дараа оронгоо тэр хүний бичсэн бүх комментууд би эдэн лайк дарсан марсан гэдэг нь гарч ирдэ штэ. Өмнө хаана ямар коммент бичсэн гэдэг нь тэгээ ороо оронгууд ингээд бүгд харагдтангууд тийм хүмүүс аахгүй. Тэгэхээр ер нь би өөрөө ингээд ямар ч сэтгэл зүйтэй юм хийж магадгүй болохоор одоо тэр номын интер чийлвэл бүр ийм юмнаас болоод одоо ер нь подкаста бүр болох гэж байгаа гэж байгаа байхгүй юу. Тийм үү. Тэрэндээ бүр амар burn out болцсон байгаа байхгүй. Тэгэхээр би өөрөө бас тийм болчихгүй тулд ер нь тэгж улаан цайнд доромжилж байгаа юм бол блог хийчихвэл амар юм лээ. Тэгээд өдийг хүртэл миний бичсэн юм дээр комментэн дээр чинь одоо реакшн дарааг бол
чи блоклогдсон гэсэн үг шүү. Facebook шиг нөгөө комент бичиж чадхаа болчдгоо штэ. Өөрөө бичээлээ өөрөө хараал энэ бичээд л гэж бодоод байгаа заяа. Тэгсээр нэ зөвхөн өөрийнхөө комментиг өөрөө л хардаг байхгүй юу? Тэгэхээр өгн амар ирүүл харилцаа. Мастер бит юм биш үү? Ер нь яг тийм. Өөрийнхөө гараараа. Тийм тэгээд тэр хүн бас стрессээ над дээр гаргачихж байгаа юу гаргачихж байгаа. Гэхдээ би уншихгүй хин хиндээ амар сейф харилцаагаа сте. Тэгээ би өдийг хүртэл бүгдэн дээр нь реакшн дарсан болохоор таны комментэн дээр реакшн дарааг бол та блокнд байгаа ч Тэгтээ яг бай тэгэл гой гаргаал дуусаа дараагийн удаа тэгэл бүр гой хийх юм байна даа л гэж бодсон. Тэгэл хүмүүс тэгтээ бас ингээд хүмүүс өмөрч орж ирэхээр ингээд айгу гоё юм билээ гэж тэ. Тэгээд хүмүүс орж ирээд ингэсэн тэгэл яг тэгэл алдаа малгыг харж л байгаа шүү дээ ерөнхийдөө тэгсэн ч гэсэн ингэсэн шүү тэгээ би бичээг байхад тэр хүмүүс чи зайлмал гэж сайхан л юм байлаа. Бас нэг бодсон юм нь болохоор шүүмжлэл дээр ер нь яг яаж хандах вэ? Би уус ер нь шүүмжлэл хүлээж авч чаддаг төрлөх биш байхгүй юу? Нэг тийм YouTube дээр ерөөхдөө өдөө хүртэл өрн гайгүй байдээ. Гэхдээ одоо саяных шиг ч юм уу мөнөөр орж ирээгүй л дээ. Нэгдүгээр би яг тэрнэнд ингээд аваад дараагийн Миногийн дугаар дээрээс би амар хэрэг асцсан за. Би уг нь бол тэгмээргүй байгаа байхгүй юу? Тийм байгаагаараа л баймаар байгаа. Яг ярианыхаа хэв маягийг засах ч юм уу, арай нэг дүлгөөн 50 ярих ч юм уу, тиймэрхүү юмнуудыг бол хүлээж авч байгаа ирнэ. Яг ийм. Яг би өөрийгөө ингээд алдчих юм шиг үлээ. Ингээд утаа сонсох юм бол ингэж байна, тийм үг хэллээ, тийм сул үг хэллээ, чанга инээлээ ч гэдэг юм уу те. Тэнгүүд би одоо ингээд нэг хэсэг хагцсан тарахад тийм болох байхгүй бүгдийг уншиж яг онгод. Тэгэхээр яг дундуур нэг яаж явах вэ гэдэг жишээлбэл амар хэцүү. Яа би бүгдийг ихнээс нь үзсэн л дээ. Хүмүүс ингээд сэндрийг харангууд дандаа сэндрийг номиж одоо ингээд битээр байна гэсэн үг шүү дээ тийм. Тэгээ ингээд хамт байхдаа чи ингээд амар чөлөөтэй шүү дээ. Ингээд анх уулзч байгаа хүнтэй угаасаа л ингээд жоо тэгээд яг тэрэн дээр харин би өөр амар туршлагагүй байгаа байхгүй тэр чинь ингээд нэг одоо юу гэдэг чинь эхлэхээс өмнө нэг 15 минут юм ярьдаг ч юм уу те эсвэл нэг алт брейк аваад нэг юм яриад нэг жоохон нэг тэгээ сүүл рүү яриагааг болчихж байгаа сте те ингээд сонсоод ангууд те тийм угаасаа л хоёр танихгүй уулзаад ингэ харж тийм л байна шүү дээ тэгэл намайг муул цочны мань битгий юм уулаа тэг яг нэг өрсөн юм болох амар хэцүүс нэгт юм лээ тэгэл миний цочны бит юм болоорой ядч миний үдгч бит юм болоорой тийм таньдаг хүмүүс хулан мино өдр болохоор яг зүгээр таньдаг болохоор угаасаа яг гэсэн мэтлээ л дээ. Тиймэрхүү л байна. Тэгээд сөн сайхан гэвэл нэг тиймэрхүү л байна дөө. Тэгээд удахгүй пландыг маань өнгө шийдэж байгаа. Энэ жил хэдэн өнгөөр гарч байгаа? Тэрийг very confidential. Тэгээд өрцөн гоё болно. Мэдгүй амар гоё болгоно. Тэгт яг хитрхи гоё болгоно гэж бодцоор заримдаа хэтрүүлж гээд юм чинь. Юу амар авангард өгмөгтэй. Эндээс нь цацаг өндөг шүү. Пассворд бол ингэсэн чинь дикний пассворд. Энэ манифестинг бит гинэрч. Тий. Яа хоёул баг подкастны гол ямиг яриаг биш нэг яриагсан сэдв яриаг байжсэн чинь мангар урт болчихж байгаа гэдэг тий. Тийм ээ тий. Бэлчээсаар ажиллаж. Гэтэ яг ингээ ер нь яриу сонирхолтой юм байна тий. Бас ингээ хүний амьдрал. Гэтэ бид хоёр яг ерөөхдөө өдөртөө нэг ингээ апдейтлцчихял юм дээ яаж игээд тэгэл ингэсээ тэгсэн шүү гэл тий. Гэтэ яг ингээ дэлгэрүүл ярихаар би тэ одоо хүмүүст ямар санагдтыг ерөөсөө ингээд одоо надад бол ингээ амар фан байгаа байхгүй юу? Одоо чинь ингээ хоёлаа ингээ ярьдаг зүгээр л жирийн амар фан ингээд би ингээд одоо тэр шинэ Монголын подкастыг би байг сонсдог заяа. Өөр байг сонсолт чи надад шатчээд өгөх чи юу гэж. Дараагийн дугаараа хийя. Волюм 2 хийгээд биш дээ. Тэр ингээд амар фан яадаг боловч одоо жишээлбэл би ингээд нөө YouTube дээр яадаг. Boring ямар ч инех юм байх багч. Энэсийг хасаарай гэж. Би босод хүмүүс бит хоёроос нэг шаал тэнийг юмд нэг одоо нэг хідэл ингээд цуг ингээд нөгөө доотлын хидтэй ингээд хоол ингээд хоёлаа л яг тэгдгийм болоо гэж байсан. Ягаад бит хоёрын яг тим хэсгийн үзэлт юу ингээд амар цөөхөн мөртлөө юу байдаг вэ гэхээр угаасаа яг тим долгионы яг нөгөө инээж байгаа language инээдэг юм төстэй хүмүүс л яг ойлгож авахгүй. Тэрнээс зарим хүмүүстэй худлаа хангалтцаад л гэж бодно штэ. Энэ ч гэсэн тийм амар их үзэлттэй биш байсан ч гэсэн яг нэг тийм ойлгож байгаа хүмүүс үзэх чинь амар гоё юм байна. Сая тэрийг амар мэдгэлээ. Намайг мэдж байгаа чи тэр юуг мэдж байгаа хүмүүс үзэх чинь амар гоё юм байна. Тэгээ ер нь хамгийн анхны дугаараа чамтай яжсэн дугаар энэ төр дээр ингээл сөрөг комент ингээл орж ижсэн. Одоо ингээл
тийм юм бас байхгүй болчихж байгаа тийм ингээд нэг тийм чамааг ингээд юутай ийтэй яаж ийжсэн гэдгийг ч бас мэдчихэж байгаа болохоор чи ингээд битсэн байна гэл нэг скриншот явуулаад байдаг. Намайг юугээд бүдүүн. Яд тэр үгүй би харин турхаа байсан байдгийн. Их хоц гэж. Харин тийм тэгж мэгэ бодохоор угаасаа хүн тэгээд нөгөө сториг нь мэдчихээр тэгээд дагаад юу авчт юм шүү. Тийм л сайхан байна да. Тэгээд их л өөр дээрээ self reflection хийлээ. Тэгээд гэтээ өрн дээр нөгөө өөрийгөө алдахгүй байх чинь юм шүү дээ. Тэр амар чухал. Би тэгээд би бүр яг тэрний дараа баахын мэдээлснийхаа дараа би бүр буцаж өөрийнхөө контентуудыг буцаж үзсэн. Тэгээд яг ямар гоё задгаа байсан юм бэ? Нэг каузчтэй байх та тий. Нэг юм үндэсний телевизийн нэг юм нэвтрүүлэг хөтлөөд нэг хурд ирдэг нэг ах байдаг шүү дээ. Тэр шиг гэл ойлгочооч тий. Stormчлаад магтаад байгаа. Үнийг байгаа гарал хүлээгээд авчаач тий. Тэгээд манай энэ үеийнх нь одоо ингээд бүх подкаст руу харангууд хүний яриа таслахаа бол гэдэг юм байдаг байхгүй юу? За. Надад бол ингээд нэг юм хүний яриа таслахад жишээлбэл нэг тийм хэцүү санагддаггүй. Тэнгүүт маш олон хүн энд ингээд амар имзэг байдаг штэ тий. Тэгээ би бодсон юм нь ингээд манай үеийнхаа нөгөө дандаа дуу муугаа хориулж дуугаал чи юу гэл юм ярьж итэл ингээд таслуусаар ангууд ингээд нэг яриг нь таслангууд ингээд нэг ийм юм үлдчихдэг. Тэгээ нэг том болчоод нөхөр нь ягаад чи ингээд яаруулаад тахаар ингээд амар уур нь хүрдэг. Тэг бүр ингээд уур нь хүрхтэй ингээд бүр тесэрч уур нь хүрдэг. Тэгээд сэтгэл зүйч дээрээ яриад байсан чи нөгөө нэг баг вахт нь ээж нь бүх юм хурдан хувцаам суртаа хоолой гэж чи нэг тэгдэг байснаас олж нэг тийм юм байсан нь ингээд бүр ингээд үлдсэн байдаг гэдэг шиг бид нар ингээд бүр генерашнээр дуугаа оруулсараа тэг хүн ингээд яриаг нь тасалж сонсож байгаа хүний яриа тасалж маслахаар тэгдэм юм аашаа. Би бол тийм хүнээс асуугаад өөрөө сонсдог контент бол ерөөсөө хиймээргүй байдаг шүү. That's very boring. Телевиз дээр гарч байгаа л яах вэ? Тийм. За тэгтээ тэр жоохон бүгдэнд нэрт юм лээ. За хоёлаа тэгээд өнөөдрийнхөө сэдвээр орох уу? За тийм. Би тэр хамгийн анхны сэдвээ юу хийвэ гэж бодсон бэ гэхээр бид нар яагаад планди дуртай юм бэ? Байлэр тий. Би тэр өөрсдийнхөө топ 5 Монгол crush эрэгтэй топ 5 эмэгтэй топ 5. За эрэгтэйс эхлэх эмэгтэйс эхлэх үү? Эмэгтэй гэдгийг хэлж мартсан. За зүгээр. Би бодоод олчихно гэж бодоод олчих. Чи одоо яг одоо бич. Окей. Балаа. Тэр балаа өгөөч. Хоёрхан юм хэлэхээр нэг нь марчдаг. Хүй хэрэгэлсэн гэснээс би ингээд юу яасан ахгүй юу? Амар нийтдээ ингээд энэ миний ингээд тийм vision board ахгүй юу? Тэгээ ингээд гэсэн чинь миний vision board юу нээр яг турхаас бусна. Би одоо турхыгаа биелүүлэх гээд тэгээд турхыгаа биелүүлэх гээд би одоо жим явж байгаа ч гэж. Тэгснэ миний нөгөө нэг лесингээр авсан байрмал баригдуулахгүй байгаа шүү дээ. Би тэгээ нэг чи хараад ийцэн байрмал баригдаж дуусаасан. Гэт нэмэвчсэн юм уу сая? Яг тэр билет байгаа болохоор энэ дээр гамнууд билет байгаа болохоор тэгээ би найз залуу хүссэн ирсэн мангар томордсон. Би тэгээд юм олдохгүй байхаар зүгээр кофений стикер наасан ч манай найз залуу Итали тэгээд өдөрт 5 эспрессо заяа. Үнэхээр 5 би үнэхээр нэг өөрөө уух хоёрыг тавьсан. Яг ийм аяганд ингээд эспрессогоо ингээд хийгээд удаг заяа. Тэгээ байнга очихдоо олонд хараа кроссот. Одоо тэгээд хайр маань гитар тоглол юу нэг болох гэдэг юм чи. Тэгээд менежер болсон. Тийм биш үү. Чинийх бүр айр бэлцэн. Одоо нэг жигнэсээ чиг тарих турхал үлдсэн байгаа юм. Тийм, турхал ер нь бол турхал үлдсэн байгаа. Тийм. Тэгээд дээрэс нь битээр нөө одоо 3 сар Токио явъя гэж бодож байгаа байхгүй биш ээ. Япон явъя гэж бодож байгаа байхгүй юу? Тэгээд тэр маань тийм биш үү. Ямар инээдтэй тэгж ярьжсэн чинь ваа. Тэгээд одоо ер нь турчвал тэг яг энэ л үний юм биш юм аа. Миний дэвтэр дээр бичүүлээрэй гэж хэмтэн бичиж сарн дээр шинэ ойрны сарнд ингээд даллах хэрэгтэй. Нэр амар бэлдсэн байна тий. Яа, энэ бүр би тэг music hall гинэ чи тэгсэн чи сая концерт үзсэн тий. Тэгсэн штэ. Би нэрээ ямар сонирхолтой яа. Тэг хайр маань ийм юм үзэх амар дуртай. За одоо кампингаар гитар аваад яваа. Харин тий миний бас хүслийн самбараас турах гэдэг юм нь л ер нь билээгүй. Тэгээд би яг биелүүлэх гээд одоо 30 хоногийн чаленж эхлүүлсэн байгаа штэ нэрээ тий. Тэрийг бас яриаг юм штэ. Тэгэхээр одоо яг миний 3 дахь өдөр дээр явж ийн хэл
1 кг 200 г ассан. Тэгээд энэ ч нөгөө нэг гэдэг юм оруулаад нөгөө нэг бичлэгийн нэг ийм амар гоё шүү дээ. Энд харагдаж байгаа гэлтэнгүүд нэр нь доор. Одоо хоёул крашуудаа хэлэнгүүт ингэн заяа. Тийм үү? Нэрнгэс юм уу? Тийм штэ. Окей. Хоёул 5 нийлээ ингэ шихүү. За. Харин тийм чаленжтай байгаа. Тэгэхээр тэр яс яаж явж байгаагаа дараагийнхаараа хуваалцах гоё юм байна тий. Яа. За тэгэхээр эхлээд тэгвэл эргэтэйгээ ярих уу? За тэгээ. За. Чи бицсэн юм уу? Би бицсэн. Би хайрлаад яг нэг тал дээр нь уул нэг би бицсэн байхгүй ч. За зүгээр би толгоонд байсан. Би санаж. Сандгүй юу? Сандгүй. Чи надад сануулдаг тгөө би хний талаа дандаа ярьдаг үлээ. Шиг за битсэн үү? Окей. За эргэтэйгээс эхлэх юм. Эргэтэйгээс эхлэх үү? За эргэтэйгээс эхлэе. За дооросны хуу дээрсний хуу. За дооросны үе зөө. Тэ чи 5 айл. За би 5 хэлээ заяа. Oh fuck actually it's 4. За зүгээр. Ингэж гэрийн даалгавар хийхгүй. За зүгээр. За доороос эхлэе заяа. Миний хамгийн дотлих нь Батүл. Нүг ингэсэн Насаа баригдуулах нь. Ингэсэн. Батүл зэргийг алаагүй. Алаагүй. Би нөгөө нэг Батүлийн эхнэрийн бичсэн үйл битээр гэх номыг уншижсэн байхгүй юу? Тэр ном ингээд надаа ингээд нэг амар гоё эхнэрээ амар гоё ингээд амар гоё хайрын тийм түүхээс байхгүй юу? Тэгээд ер нь тэрнээс хойш ингээд тийм Батүл гэж юм хүн байдаг юм гэж ингээд мэдэж аваад тэгээд яг тэр үед чинь тэрний дараах нь болохоор хотын дараа болоод тэгээд ерөнхийдөө яг нөгөө ийм Лондонгоос яг жишээ аваа тэгээд нэг хэсэг нэг хотоо нэг янз бүр болох гол нэг оролдож эхэлсэндээ хөрхий. Тэгээд тэр мөр амар ер нь ингээд амар таалагдсан. Нэгнийх юм реакшн үзүүлж болох юм уу? Эсвэл зүгээр төвч юм уу? Болно штэ хамаагүй. За. Зүгээр яг тэр номноос надаас ер нь Батүл амар тийм кул. Гэтэ чиний краш гэдэг юу чинь зүгээр ямар утгаараа юм? Краш гэдэг утгаараа мэдээж царай биш гэдгийг чигээсээ ойлголоо. Надаа ингээд краш гэд тэгмүүд хамгийн дөрөв бодогддог юм нь болохоор одоо жишээлбэл миний ингээд хамт байх хүнтэй ийм байвал ямар гоё вэ гэж аян хүнтэй хамт байвал ямар гоё вэ гэдгийгээ би краш гэж ойлгодог байхгүй юу? За зөв. Би ч ер нь тийм баха. Тэгээд тэгэнгүүт хичээл бол бахан гэрэлтэй хүмүүс өөртөө гэр бүлтэй өөртөө хайртай. Гэвч бас Батүл таартай. Одоо би Батүлыг хайртай юу гэж тайлбарлахыг хайраа. Ex-mayor Steve Cloud. Steve бит 2 гэдэг байна мичгүй минь за. Тийм. Монгол болгохны зурх юм би бас байнга үзсэхгүй. Орж исэн юм. Орж исэн шүү дээ. Вау. Тэгээд тэр хоёрын дугаар бас амар гоолсон заяа. Тэгээд тэр ингээд тэр номыг маань илүү ингээд баяжуулаад нэг тэгсэн болохоор тэгээд юу надад амар гоё амар романтик тэгэл нэлээд амар дуу юм дуртай нэг тийм санагдал. Надаас Батүлийн талаар ер нь тийм сөрөг бодлол байхгүй байна. Гэтэ краш болохгүй байна. За зүгээр. Чи нөө ээги чинь тэгвэр гоё заа. Би 5 айл хөөдөг бол. За. Хөлийн бэлэр хөвгшөө үзчихсэн. Би 5-д нөгөө нэг премиум гэх нөгөө CU-гийн толгой компани дэжтэй тий. Тэрний нэрийг санд байдаг тий. Эхлэхээс өмнө юу явах гэж байгааг марччих. Ган болтон хаа. Өдийн насны юу байдаг нь тэр хүмүүсийн хэмжээнд ингээд ерөөсөө хизээч сурхаа зогсоогоогүй ингээд байнга юм уншиж идэг. Тэгээ хизээч хөдөлгөөнийг зогсоогоо яг ингээд би ингээд дандаа ингээд тэр нэг Шангрилагийн 20-д давхарт байдаг шүү дээ. Премиум офис чинь байнга ингээд тэр юу паркын тэр тойрч мөрчгүүгээ орж ирж байгаа байхгүй юу? Амар фит тэгэл амар гоё битэг чигж болно хэлэхгүй л хат. Тэг ер нь ингээд амар тийм мэдлэгтэй боловсралтай тийм юу хүн гэдэг нь амар харагдаад байхгүй. Тэгэд ингээд амар групп толгойл захирж байгаа мөртлөө ингээл нэг бас алдартай группийн захирлууд эдэн штэ амар хэрцгийгээр алж штэ. Тиймэр хүмүүс биш ерөөсөө тийм юутай болохоор тэр утгаараа амар батнагдсан. Окей. Миний дараагийнх нь болохоор ахцах юм байгаад төөгөө гэж. Нөгөө нэг ардын дуудуулдаг алтан жаргал.
яадаг юм бэ? Чи миний караш гэс. Амар гоё бүр ингээд тайзан дээр дандаа ийм хүл гадаад үнтэй сууна гэж байхгүй. Амар ингээд гоё амар баясгалантай ингээд амар гоё царайтай заяа. Тэгэл дандаа инээж явдаг. Амар хөөрхөн. Тэнийг дүүг нь альчих минийз. Орж ирдэг. Амар хөөрхөн. Тэгээд дуулж байгаа нас амар гоё. Яа. Би ганцхан л дууг нь мэдх юм. Ямар дуу? Нөгөө нинийтэй хамтарч тулсан. Зүудээ. Окей. Одоо миний фэнүүд мэдэндээ алтан жаргал ямар хөөрхөн гэдэг. Би хормоо их юм бол заавалчгүй алтан жаргалыг авчирна. Чи өрмө алтан жаргалтай ивэл хэрний авчих. Стив бүжиг. Эксүүдийн бүжиг. За, миний дараагийнх болохоор Санжин баяр. Окей. Тэгээд за Санжин баяр бол зүгээр байгаа тийм харизма амар тийм секси хүн байхгүй. Тэрнээс би яг тийм ус төрийнх нь яг юу хийсэн, юу буруу хийсэн мэсэн гэдэг юу зөв хийсэн нэтрийг нь бол өстой юу ч мэдгүй заяа. Одоо ч гэсэн ингээ ярьж мэрж байгаа нь харахаар ер нь хоолоо молоо нь ер нь стил амар секси өгүүлээд шүү дээ. Тэгээ бас дөрөвдөө хамт бичсэн хүн нь болохоор нөгөө инх батгүй. Data коми. Ер нь би ийм амар ерөөсөө ийм стил ингэж суралцаж ер нь ингээд амар залуучуудтайгаа хамт ингэж хөл нийлүүлж явдаг тиймэрхүү хүмүүс дуртай юм байна. Яг хөшчүүлээс бол шүү. Окей. Тий. За, миний дараагийнх нь болохоор их төвшин шарк. Окей. Яа. Их төвшин шарк амар талгаад орж ирмэс гэхдээ тийм ээ тий харахаар ингээд амар гоё цэвэрхэн дандаа басан дурдах гэж. Тэгээд амар хөөрхөн. Ер нь хөөрхөн. Яаж хөөд. Хөөрхөн. Амар хөөрхөн. Арай л хөөрхөн. Тэр амар мундаг юм шиг санагдаа. Ер нь ярьж мэрч байгаа юм шиг. Гэрээ. Миний дараах ёо ашгүй нэг жоохон залуу орчлаа гэж. За хин. Одоо миний 3 дахь явж байгаа штэ. Тэнэ. Тэнэ каз. Яа. Бас амар тийм нэг юм өөрийнхөө үзэл бодлыг олцсон. Тэгээд maturity level нь ер нь амар тийм яг настайгаа матч хийж байгаа. Тиймэрхүү бас тэгтээ нэг залуухан бас биш хаа тий 30 хэд минут 7 8. За залуухан үгүй баха. Одоо нэг 33 муруутай юм болов уу? Үгүй болов. 30 биш дээ гэж. Яаж үтсэн. Тэгвэл 35 тай. Яна тийм үү? Чи 33 хүрж байна. Ой. Зүгээр. 2 юм уу? 2 штэ. За sorry. Тэгтээ стил нэг ах бол би гэж санагдах байна. Ямар ч нэг 4 5 ах байгаа хаагүй юм болов. Зүгээр ямар ч ихсэн хийж байгаа юм сэтгэж байгаа, бодож байгаа, ярьж байгаа энэ төр нь бол ямар дайггүй санагддаг. Окей. За nice. Одоо миний 2 дахь штэ. Тавтай морил үрмэн дурсан бүтээх ном. Миний жолох гээд готлоо. Нэгт ярьж ирүүч. Үгүй. Миний 2 дахь нь болохоор окей жолоод болгоод нэг орж ирэхгүй. Тэг шиг. Одоо амар сонин 2 хүний нэр хэлэн заяо. Тэгэхээр тэр хоёрыг нэг л хийж тооцсон заяо. За. Чи нэг үлдээ төгсөн үзгий хязгаар яасан штэ тий. Уншижсэн штэ тий. Уншиж байгаагүй юм уу? Бро come on наач гэж. Тэгээд үлдээ төгсөн ихнэр аяр зан. Тэгээд үлдээ төгсөн анхны найз залуу болд эрдэнэ. Болд эрдэнэ бол жүжигч юм шээ. Зүгээр одоо насаарсан заяо. Зүгээр айдлахын тийм зохиолч. Одоо ингээд үлдээ төгсөн бичсэн хэв маяг нь ингээд миний бүр ингээд би ингээд төсөөлөө заяо. Ямар гоё юм бэ гэж ингээд бодохоор ингээд нэг тийм гоё залуу ингээд төсөөлөд өгцөн. Тэнгүүтээ бас тэр номон дээрх ингээд аяр заныг тодорхойлж байгаа юмнууд нь бас ингээд би хизээч уулзч үзэж байгаагүй ч гэсэндээ ингээд амар гоё ингээд тийм амар амгалан ингээд өгөх юм шиг ингээд амар санагддаг. Тэгэл ингээд нэг юм тэгээд бодит түүний ханзарыг харж ирсэн үү те? Аяр зан хоёулынгийнх нь тийм бодит зургийг нь харж ирсэн. Тийм хоёул бол эрдэнэх нь бол хөөрхөн. Тийм. Аяр занах нь бол нэг хөөрхөн биш. Гэтэ ингээд амар тийм интеллектуally амар гоё юм шиг санагддаг. Ер нь бол ингээд шүлэг мүлэг уншиж байгаа юм гэсэн ингээд гоё санагддаг. Тийм болохоор тэр хоёрыг бол би хоёроор оруулж ирж байгаамаа. Харин тийм би ерөөсөө тийм уран зохиолын ном ч юм уу яг одоо орчин үеийн уран одоо зохиолчдын уран зохиолын ном ер нь ерөөсөө уншиж байгаагүй юм билий. Тэгээд сая нөгөө саунд ном уншдаг баснаас хойш тиймэрхүү уран зохиолын номнууд амар гоё санагдаад сая Норвегийн анх удаа уншижсэн ч бас амар гоё юм билий шүү. Тийм үү? Би бүр
Тийм монголоор уншиж байгаа. Тэгээ би нөгөө орчуулганаас новшин байх болов уу гэж бодсон чинь амар гоё орчуулсан мөлий. Хаанах Nipco гэсэн байх юу паблишинг тэгээ ингээд сауна заримдаа алгасчихгүй ингээд номоо уншмаар санагдаад ингээд явж ороод та одоо баг бүр салаад дуусчих та. Тэгээ арай дуусах байгаа л та. Гэтэ ер нь амар гоё. Яг Японы ингээд амьдрал бүр яг нүдэнд харагдаад байгаа байхгүй. Тэгээ би Норвеги гэдэг нь яг Норвегт биш л дээ сторийн. Гэхдээ тийм үү? Тийм. Гэхдээ ягаад чи Норвег гэж үзмээр санагдсан гэж хэлжүүлдэг. За. Минийх хоёр нэмэ штэ тий. Миний хоёр нь болохоор нөгөө Центрэлийн захирал анхаа. Нөгөө нэг жүжигчин. Тийм. За. Надаа ингээд анх тэр чинь нөгөө шоубиз биш шоубиз илүү нэг тийм синер тийм хэлтэлдэг шүү дээ. Яг тэгээ дүнгэж гарч ирж мэж хахтай нэг тийм амар тийм player vibeтай тийм нэг юм. Киноныхын дөрөвд нас тийм. Ер нь яхав тийм байсан юм шиг санагддаг. Гэтэ ингээд одоо яг ийм нөгөө нэг эрэгтэй хүнийхээ яг нэг гой насан дээр ирсэн байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Нэг юм үзэхээ хараад өөрийнхөө хинт дуртай хинтгээ ингээд ойлгоод гэх юм уу тийм. Тэгээ эхнэр эмэгтэй амар хөөрхөн штэ. Тэнгүүтээ яг ингээд нэг юм амар санаатай санагддаг заяа ингээд юм nice guy ч биш. Тэгсэн мөртлөө ингээд юм толгойн амар сэрэг ажилдаг. Амар тэнэг кино жишээлбэл хийжсэн штэ нөгөө давхар цохилт мөхөлгээд. Гэтэ ингээд толгойн ажиллаа тэр кино минь ороо цөм хийсэн ч байт юм уу. За тэгээд ингээд хөтөлж байгаа тэр жоок мөкнийхэн левел бас амар next level штэ тий. Тэгээ одоо тэр нөгөө өөрийнхөө юу хийх хичээлээ штэ шоуг ярьцлагын ток шоуг. Тэгэхээр тэгж мэгээд бодохоор ингээд юм санаатай. Гэтэ тэр нь ингээд яг эрэгтэй бөгөөд юм партнер хүнд байхад амар тийм секси тийм баг лидершип байгаа даахгүй тий. Тэгэхээр тэр утгаараа л надаа амар гоё санагдсан. Тий. Тэгээ бас ярьдаг тийм инээднийхэн тайп нь бас яг миний надтай өргөжлтэй шүү. Хөтлөгч юм шоунууд нээр тийм гоё гэдэг юм уу. За миний хамгийн сүүлийнх штэ топ 1. За энэ бол бүр үнэхээр ярилтгүй нэг жүжигчин амраах юм ба. Пүү за. Яа үнэхээр. Окей. Би нөө саяхан нөө юуг нүцэхгүй юу? Эргэж ирэхгүй намар гээд гоё мэн үү? Амар гоёсэн надаа. Тэр бүр ингээд тайвшрал өхий хажуугаар би бас амар уйлсан. Харин тэгээдсэн. Тэгээд тэнд байгаа тэр амраах бол яг тэр өөрөө юм шиг надад яг санагцсан. Яа, тэ амраах бол үнэхээр гоё. Үнэхээр амар гоё. Намайг хүнтэй суугаад хинтээ чийтэйг өгөө. Би за. Адлаар ойлгохгүй юм гэж. Амар гоё амраах. Ер нь agree яа. Чи тэр кино үзэх хэрэгтэй шүү. Харин би нөгөө нэг Аригун гэдэг нэг кино ярьдаг подкаст байдаг шүү дээ. Тэрэн дээр хүмүүс амир их тэр кино гоё гэдэг тэгэхгүй. Тэгээд нэг үздэг юм уучдаг. За нэг тэгвэрт нь хэдийгээр би сакс үздэг гэж гэлээ. За. Нөгөө Томи гэдэг дээ штэ сакс чаа. За тийм. Тэрийг оруулсан. Тэгсэн. Вай гэж. Тэгтээ ер нь ярилцлага юм нь үдчихсэн үү? Би нэг баажаалт хальт орж байгаа нэг хальт харжсэн баг. Би зүгээр тэр хүнтэй ерөөсөө танилцсан ерөөсөө сакс. Би сакс тоглож байгааг харсан юм байна. Бүр ингээд нэг тийм яалтгүй хөгшин байгаа байхгүй юу? Тэгтээ ингээд бүр ингээд нөгөө биеэрээ биш ингээд тархиараа тоглоод байгаа байхгүй юу? Тэгээ би ерөөсөө энэ сакс нөгөө нэг юужи арена марина чинь ингээд юу хахаас өмнө ирсэн шүү дээ. Тэгэхээр сакс макс ерөөсөө үдэж үзээгүй. Тэгтээ ингээд нэг удаа спортын төв ордонд тоглохыг харсан ингээд яг тэрнээс хойш юу ингээд зүгээр мэддэг болсон. Тэгээд баг мэддэг болсон яалт бааж хоёроос ч яж магадгүй за. Тэгээ миний хоёр мэддэг сагс чинь санчир тэр хоёр л байгаа. Гэтэ ингээд нэгдүгээр амар тийм family guy гэх юм уу? 5 хүүхэдтэй мэлээ штэ. Тийм үү? Тэгээ сая бүр сүүлийнх нь нэг хүүхэд төрсөн байсан. Тэгээд ингээд ярьж байгаа нь амар юу ирүүл тоглож байгаа нь бас яг энэ тархиараа тоглолдог. Тэгээд багийнхаа ахлагч нь одоо 30 бас 7 8 мөртлөө ингээд тоглолцоорлоо. Тэгээд ингээд бүх юм нь ер нь тийм амар тийм нийлээд ер нь амар тийм секси санагдсан. Тэгээд бас нэлээд орсон тийм олон подкастуудын сонсоод тэгээд надад бол яг тэр утгаараа л яг юм зүгээр яг нэг тийм сагсчин биш амар тийм смарт nice. Нэг тийм бүх талаасаа ер нь юу байгаагүй. Одоогоор ямар нэгэн тийм red flag гэмэдэл олцсонсоо. Сайн байна. Охинд бараг чи тэр шиг тийм том мэлж таам гэдэг. Таяасаа чи гоо. Гэтэ нэлээд том зөө бараг том хаа. Тэгээд тийм учраас би том идэх тараасан. Окей. За. Сонирхолтой. Тэг яг зөндөл хүмүүс нэрлэж болох юм байл л дээ. За одоо эмхтэр өгөө орох уу? За тий. За чи хэл. Тэ чи эмхтэй дээр ямар шалгуур тавьсан? Зүгээр сайн биччихлээ гэж.
эмэгтэй дээрээ болохоор ийм шалгуур тавьсан. Би ингээд одоо ямар нэг юм ингээд хийж байгааг нь харангуйтаа ингээд дагаж дуураймаар санагддаг заяа. Чамд хамгийн чиний баг инфлюенсер юм шүү дээ тий. Тийм би ингээд ямар гоё юм бэ гэд ингээд дагаж дуураймаар ингээд санагддаг. Тийм хүмүүсээ битсэн байгаа. Би тэгж бичвэл шал өөр лист гарах واخа. Уу яна тийм үү? Үгүй гэтээ яг зүгээр ягаад тийг сонгосноо тайлбарлаж бол гоё штэ. Тэгэхээр чи яг өөрөөрөө л яриад би ч гэсэн өөрөөрөө яриад. Би сонгохдоо болохоор би эрэгтэй хүн байсан бол яг аль эмэгтэйг сонгох байсан бэ гэж шал өөр бодож байгаа юм уу? Тэр тийж бодож сонгосон. Тэгэхгүй болохоор надад ингээд таалагдчихж байгаа амар олон эмэгтэй хүн байгаа байхгүй. Тэгээ бүр ингээд битсэн чи баг 20 морин хүн. Тийм үү? Болчихж байгаа байхгүй. Би сайн битсэн болохоор яриаг тавьж бодлоо. Яг ингэж надад нөлөөлдөг бас тийм хүн гаргаж ирэх юм бол шал өөр байх. Жишээлбэл зөв. За, окей. What's your number 5? За миний number 5 биш дээ. Би нөгөө нэг сонин тогос гэдэг лөө нөгөө нэг орчуулга хийдэг ч гэдэг ч дээ. Сонин тогос, содон тогос гэдэг хоёр. Тийм. Нэг нь болохоор нэг сургуулийн захиралчлалуудад орчуулга хийдэг нь тийж гоё ингэ шууд ин синхроны орчуулдаг. Тэр их чинь ингэ бондгорж байгаа мах нэг тэг бандуу шиг шүү дээ. Тэсэрнээсээ хүний ингэ эзэмшсэн ингэ чадвар нь тэр хүнийг тэр бондгорын зүгээр ингээд шууд мартуулаад ингээд ямар мундаг юм бэ гэж ингээд бодоолоход амар лаг юм л шүү. Тийм ингээд хоолойныхоо өнгөн хүртэл ингээд амар гоё. Тэр айл нь юу н угаасаа тийм амар тийм одоо нийгмийн ухааны амар тийм шүү. өндөр гентэй айл шиг үлээ. Тэр содон тогс захирал бүр амар гоё ирдэг заяа. Би хоёрхан хичээл сүүлийн захирал үү? Тийм. Хоёрхан хичээлийг авч үзсэн ингээд бүр гэж ингээд бүр ингээд ярианд автуулаад ингээд бүр тэр ямар ч мэрэгчлэлтэй хүн байсан яг энэ мэрэгчлэрээ сурах өргөжлөх хэрэгтэй байна гэж бодтол баг ярьдаг амар гоё юмсан. Тэгээд тэр дараа нь дүүн гэдгийг мэдсэн чинь амар лаг юм лээ тий. Тийм. Гэхдээ би бас тэр хүний талаар амар сөрөг постууд бас фейсбુક дээр харсан яг доор нь ажиллаж байсан хүмүүсийн талаар муухайштай дэжтэй гэдэг. Тэгэхээр яг санахгүй байна. Гэхдээ яг тэр орчуулах чадвар бол бүр маргаангүй юм байлээ. За минийх болохоор содог ярил. 5 дугаар шин. Окей. Хамгийн анх тэр Монгол хувцтай нэг зураг байдаг шүү дээ тий. Тэрийг харчаад ийм хөргөн хүн байж болдгийм үү? Тэгж хараад саяхан нэг ийм саарл амьстай стори хийсэн шүү дээ. Санаж гинөө. Хүмүүс л алан даач үлээ. Тэр би бүр яг сторигаа ихт нэг тэгж бодож ирсэн байхгүй юу? Тэгээ манай их ч болохоор хөөрхөн харагч чинь. Тэгээд одоо ер нь бол хөөрхөн төрсөн хүмүүст ерөнхийдөө юмыг нь дутуу заяач гэдэг дээ шүү дээ тий. Сод гэрлийн хувьд ингээд яг ийм ааш цаанаа нь бас айгу надад таалагддаг. Хүмүүс болохоор тийм гэж боддог байсан юм шиг байлээ. Тэгээ тэнгисийн эргээр ингээд шулуухан ингээд ярьсан юм болохоор амар шөмжөл төртөөдсөн шүү дээ. Нэг юм тийм баха гэх нэг иймэрхүү төсөлж ирсэн юм шиг. Энэ үуч яагаад байгаа юм бэ? Тэг ингээд түс тас гэд ярьцдаг. Ингээд шууд ингээд өөрийнхөө бодол санаа ингээд ярьцдаг. Заавал заагүй таалагдахгүй ярьсад тэр замнаас надад айгу хамттайгаа санагддаг. Тэгээ бас айгу мэдлэг боловсралтай. Дээрэс нь яж хат амар баян. Тэгээ бүх юм байгаа болохоор тэр их хүнд үнэхээр ямар гоё бүх юм заяагаа вэ гэж бол амар хаашдаг. За миний дараагийнх нь болохоор одоо нөх их хурлын гишүүн болсон Цэнгүүн. Цэнгүүн бүр амар хөөрхөн тэгээ дээрэс нь амар сайн ярьдаг. Би өөрөө нөө ярианы чадвар амар муутахгүй юу. Ингээ бүх яриа маань ингээд хойлолтой заарад ддаг. Тэгээд тэнгүү Цэнгүүний тэр их хурлынх нь ингээд чуулганы тойметр ингээд үзэнгүүд амар гоё ингээд зэгцтэй яриад. Урал ямар хөөрхөн юм бэ? Тэгээд ажил нэг юм хүн конвинс их чадвартай тий. Тийм ярьсан юм болгоно үний юм шиг. Тийм бүр амар гоё. Тэгэл хөрхөө хүн байл. Тийм болохоор миний крашны дөрөвт орсон. Тийм л. Тийм улс төрийн хүн байлээ. 27 настай хүртлөө. Манай хоёроос матюр харагч байгаа. Би тэгсэн чи ганц хоёрын хийж ойлгохгүй байгаас. Би нэг нараа хавцмаар нараа чүрхөө. Юу. Зүгээр нь улс төрийнх нь карьераа гэсэн. Жингэрээ бол хүрхэлэх шиг. Дараагийнх нь цэцэг бимба гэж тоглосон. Яа, за. Миний дараагийнх болохоор Шимэл гэдэг хүн мэд штэ. Тийм, ютубер чинь тийм. Яг энэ эдний генерашнээс ингээд од олцсон амар хүн охтууд байгаа штэ тий. Би тэгээд нөгөө яалтчгүй насны зүрхтэй болохоор бүр ингээд үзэж төвчдөг байхгүй юу. Тэрнээс доошоогоо үеийнхэн 10 жилийнхэн тэр амар хөөрхөн магадах шагаа. Энэ жигнэр юм бишэл хаа тий. Бишэл гээд энэ охин болохоор яг юм насандаа байхгүй амар mature тэгээ амар funny амар хөөрхөн тэгээ айгүй тийм ухаантай. Дээрээс манай 93-ыг төгссөн.
Тэгээд хийж байгаа контент контентээ эдитлж барьж байгаа тиймэрхүү юмнаас амар авьяастай. Тэгээд жүжиглэл мүжиглэхтэй ч гэсэн амар авьяастай. Ер нь амар хөөрхөн байсан. Тэгээд биеинд ер нь битсэн хүмүүс нь ингээд зарим хүн чинь ингээд амар funny адж байд юм уу. Тэнгүүтээ ингээд нэг юм red flag ингэж жишээлбэл амар хард энэ уус харвас нэг амар манипулятор гар байна ч гэдэг юм уу нэг ингэж бодогдсон шүү дээ. Миний битсэн хүмүүс бол ингээд яг тэр юм ерөөсөө олж хараагүй эсвэл тийм байсан ч гэсэн ингээд надад тэр нь ерөөсөө асуудал нөлөөлдөггүй тиймэрхүү хүмүүсийг бол бичсэн байгаа шүү за. Окей. Тийм. За миний дараагийнх нь болохоор дараагийнхаа топ 2 3 зэрэг хэлчихье. Тэгэхгүй бол яг нэг толгомдаад яачлаа. Гэтэ ер нь бол баг л дөхөнлөлтөө. Би бол яг хэлнэ Сараа Ариуна 2 болол. Тэгвэл адилхан юм байна. Сараа Ариуна 2 бол бүр зайлшгүй ингээд орно. Энэ хоёр ингээд шал өөр хоёр хүмүүс. Гэтэ энэ хоёрыг харангууд би заримдаа ингээд ямар ч авьяасгүй бижиж би ингээд мюзикл дээр үзэхээр би ингээд тийм жүжигчин байсан бол юм дуучин байсан бол ямар гоё гэж дандаа бодохгүй юу. Надад бүр амар гоё аз жаргалтай санагдаж заяа. Тэгэл энэ хоёр шиг юм авьяастай ингээд юм гоёсэн бол ямар гоё гэж ингээд юу нь бол амар бодог. Тэгээд хоёлаа шал өөр төрлийн амар гоё дуулдаг. Тэг ингээд бие авч явж байгаа юм ч гэсэндээ одоо нөгөө нэг Сарандагийн нөгөө туулсан ингээд амьдрал идрийг ингээл сонсонгууд юу амар мушиг байгаа байхгүй тий. Ингээд хамгийн ихнийхээ түүгийнхээ аавтаа суусан чинь тэр нөхөр нь өөрөө ингээд гэр бүлтэй байснаа хэлээгүй. Тэгээ хөөх юмт ингээд жирэмсэн болоо үлдсэн. Тэгээ тэгсэн за би салгаа явах гэсэн өөрөө салж байгаа гэж. Тэгээд би бол тэрэнд бол итгэж байгаа заяа. Яг тийм. Би бол харах хизээш тэгэл хүний нөхөр эргүүлээл ингээл наад цаанд болно гэж ерөөсө бодохгүй байхгүй юу. Тэгээд тэр мэр талаараа амар гоё ингээл ер нь амар strong тийм гоё. Тэгээд тэнгууд эсрэгээр Ариуна болохоор ингээд амар гоё хүнд ирч хүч ингээд өгдөгтэй. Бүр ингээд юм нэг ятгансан бүр нэг амар гоё. Тэгэл тэр ингээл амарлаг турж одоо барыг 50 60 насн дээрээ сая барыг тоглолтондоо зориулаад 10 хэлмэл турж мурсан. Бүр үнэхээр тэрхий яг орлог юм лээ тий. Яа харин тий. Чи болохоор над хоёроо тусна авсан юм тий. Би болохоор дараагийнх тэр нь яг эдний генерашнээс ингэж бүр амар тийм крашлдаг хүмүүс ингэ бүгд бицсэн байхгүй. Сара хилчтэйгий заяа. За. Эдэр од ээж оюун гэрэл гэжтэй тий. Тэгээд мөнх насан гэдэг нэг Монпельметийн захирлээд штэ тий. Эдний үеийнх ингээд амар эмлүүслэгддэг аа тий. Тэнгүүтээ одоо яг эдний үеийнхнийг яг маасаар навж үдвэл фейсбુક дээр бүр яг ямар хуваага нь бол харагддээ штэ тий. Бүр үнэхээр бүр ингэж юм уншиж судлахаа болчихсон хитрхи хоцрогдолд орцсон тий. Бүр ингэж яг нэг яана одоо нэг тэдгээлгүй тий. Гэтэ нэрнгэсээ яг миний хэлж байгаа хүмүүс угаасаа энэ видеог үзэж чадахгүй яа гэх юм бол YouTube-ыг чи ядаж үзэхэд л чи имэйлтэй авах хэрэгтэй. Тэгээ бодохоор бүр ингэж тэгэл бүр ингээ харсан бүх юмдаа итгэж мэддэг. Тийм амар генерашн. Тэгээ бүр Сараа одоо Ариуна энэ эдрийг ингээд бүр ингээд од болох үед таг харах байсан байхад бүр цаг үеэсээ хитрхээ төрүүлсэн байсан. Тэгээд ерөөсөө тэрнээсээ ингээд хоцрогдохгүй. Тэгээд ингээд ста урлагийн хүн ингээд ингэж нэг тийм тэнэгдэхгүй гэх юм уу те. Тиймэрхүү байдлаараа амар тийм лаг санагддаг. Тэр мөнх насан гэдэг хүн бол үнэхээр бас амар мэдлэгтэй амар лаг хүн мэлээ. Тэгээд оюун гэрэл ч гэсэн бас амар лаг. Тэгэл тэр дээгийн хувьд яг эдний үеийнхний одоо юу гэдэг чинь нэг юм хэлж чадахгүй байгаа юм ингээд шууд маяг хэлцдэг нь амар тийм лаг юм шиг санагддаг гэх юм уу тий одоо юу гэдэг чинь одоо монгол залуутай суугаад тэнэг байгаа бол одоо гадаад залуутай суухгүй яах вэ гэл хэлээд нэг хараад идчихдэг ч юм уу заяа тий тэр чинь ингээд уусаа алуулна гэдгийг мэдчихэж байгаа шүү дээ тий тэгэл өөрийнхөө карьерийг бодвол дугаал байвал байж хаа тий сүүлд бас нэг юм сонсч ирсэн чинь үнэхээр хүүхдийнхаа банданг хийгээд те бүхсийг нарчхтаа үнэхээр жаргалтай байдаг эмэгтэйчүүд гэж байдаг бол би үнэхээр тийм юм биш юм бэлээ л тэгээд ингэ хэлж байгаа байхгүй дахиад хүүхдтэй албаа байгаа шилханаа шилэх юм бол тэр би зүгээр л ингээл өөрийгөө ингээл жаргаагаал ингээл те сайхан том бол цүүгээ хараа явж захтай амар кайфтай байна гэж ярьдаг ч юм уу тэгээ ингээ ярихаар ингээд яг үеийнхэнтэй бол ингээд нядлуулахаар юм даа тэгээ амар зөрөгтэй ингээд те ярьчдаг хэрнээ ерөөсөө л байх ёстой үнцгийг ингээд өөрийнхөө ингээд шууд май гэд ингээд тавьчихдаг ингээд энэ миний 3 дахь. Чамд үлдсэн үү одоо? Одоо надад нэг үлдсэн. Миний бүр all time. За би тэгвэл 2 дахь хэлчих юм уу? Чамд өөр хүн орж ирж байна уу? Үгүй, орж ирэхгүй байна. Намайг хэлэх юм уу? Яа. Нэсгэн сэр ярилцах өөр хүн хэлэх төлөв юм уу? Ижиг хэлэх юм байна. Чамд хэлчихсэн. Тийм цаа. За миний 2 дахь нь болохоор 9. YouTube ч нү? Аха. Тэр өхнөд амар хөөрхөн санагддаг.
нэг эмэгтэй хүмүүсийг нэг юм beautiful and cute гэж хуваад шүү дээ. Яг юм cute талынх нь амар тийм хөөрхөн тий. Охин гэх юм уу? Эсвүнтэй яг юм адилхан утгаараа тий beautiful and cute гэж хуваах юм бол одоо тий энэ хоёр чинь ойлгох хэлгүүдэд аль нэг нь магтаал биш. Юу биш гэдгийг. Beautiful гэдэг дээр нөгөө Ананд Буйна гэд байдаг шүү дээ тий. Тэрний ихнэр нь амар хөөрхөн санагддаг байхгүй яг юм beautiful яг нэг юм мах шүлэн таарчихсан, хөх бөхсөн таарчихсан, шүдмүүд нь гоё. Тэгээ ярьж мэрж байгаа нь амар цэгцтэй, смарт айгу гоё охин байгаа, хүүх байгаа тахгүй яг цэцүү. Тэгээд айгу тийм юу ч биш нэг юм илүү том аяахгүй надад тэр хүмүүс амар таалагддаг байхгүй. Тэнгүүт эсвэн болохоор юм cute талаасаа тэгээд гэгээлэг гэх юм уу. Тэгээд тэр нь заримдаа бол ингээд ялчгүй хүмүүс нэг юм сайн хүн болж жүжиглэх гээ нэг юм сайн сайхнаа ярьдэн штэ тий. Яг минадаа болохоор юм эсвэнийх бол амар тийм real санагддаг байхгүй юу. Тэгээд тэр утгаараа л ингээд юм cute тэгээд амар хөөрхөн битээ ярьж мэрч байгаа нь хөөрхөн. Тэр утгаараа би бол contentment-д тэр подкаст энэ бол амар сонсох дуртай. Амар хөөрхөн санагддаг. Окей. Яа. Ойлгож байна. За чи нэг. За миний бол топ бол нэг бол жүжигчин совд юм аа. Үнэхээр бүр яг үзэсгэлэн гоо гэж байдаг бол би яг жүжигчин. Мантгац тэрний яг ингээл дээш харж байгаа зураг бар амар төгстэй. Яа. Би нөгөө ямар киног нь үзэх амар дуртай вэ гингүүд би нөгөө хань гэд киног нь үзэх амар дуртай. Тэр ингээ хоёрын амьдарч байгаа нь болохоор яг нэг гоё одоо нөгөө нэг яг тэр үед нөгөө социалист үед л яг байгаа юм л та. Тэгтээ ингээд тэр хоёрын амьдарч байгаа шиг яг тэгж ингэж амьдрах юм сан гэлээ нөхөр нь архитектор тэгснэ бүх шал. Тэгэл өөрөө болохоор цэцэрлэгийн багш тэг ингээ хувцалж байгаа нь амар гоё хувцлал. Тэг ингээд сцен дээр нь болохоор өөрийнх нь ингээд зураг нь ингээд ийм өөрийнх нь нэг амар гоё ингээд юм богинохын мини палажтай ингээд юм хүсээ ингээд юм урт ингээд ургуулсан ингээд юм зураг байдаггүй юу. Тэгэл би яг юм зурагтай. Турхаараа би ийм палаж өмсөж байгаа тэгээд совтаал юм байгаа амар гоё тий. Амар гоё бүр ингээд би тэр мантгацны ингээд дээшээ харсан зураг нь яг Монгол эмэгтэй хүний төрх гэж яг энийг хэлдэг байхаа гэж бодож хардаг тэр зургийг. Манайхаас нөгөө нэг яармагт байдаг байхад суудахгүй байх нөгөө Viva City дэдэг гэсэн юм шиг үлээ дандаа автобусанд таардаг гэсэн байхгүй юу. Тийм үү за. Гэтэ бас жоохон сайдтай манай тэгтээ хахтаа автобусанд явж байгаа нэг сайд. Гэтэ тэр хүн чинь ингээд цав цагаа үртэй дэдэг гэсэн чинь нэг хэсэг. Тэгээ тэрийг бүр ингээд амар гоё янзалцсан. Ингээ бүр ингээ хаанаас нь чарсан ингээд нэг юм яалч урлагийн үнтэнд ингэ сууж идэг. Тэгэл автобусанд авч явж би авч явж байгаа юм тэр нь бүр юу инээ зүгээр манайсаа хамаагүй дээртэй амар гоё карта дарсан чи гоо үзэсгэлэн гоо барил тийх гээд байгаа байхгүй. Тэгээ тэр хүнд нэр өндөр настан гэдэг хүн ихээр зовхгүй хажууд нөр би өндөр настан тий хөл танаа гартаа яа тэг чилэхээр амар гоё юм лээ нэрээ тийм биш үү наач юмсан тий. Тэгээ ер нь гэр бүлээр амьрлаа гинэ. Одоо ээж нь ч гэсэн амьд байгаа хаа тий. Тэгсэл мага чи 100 хэдтэй гэсэн бэ. Тийм. Гэтэ одоо бүр ингэж зөнөөд хүн чинь ингэ зөнөхөөрөө муу гайр өөрөө зүнхгүй юм шиг тий. За яг тэ би ямар зүнснэ өөрөө мэдчих жаа. Тэг ингэ хүй тэр одоо театр тэр дуудаатай штэ. Тэр ингэ санаанаасаа ингэ чи яаж мэдсэн? Юунаас хин хэлсэн болоо нэг хамаад би таньд юм болоо. Худлаа ярихгүй үстэ. Мэдхгүй өстө. За өстө мэдхгүй шүү. Гэтэ ямар ч гэсэн ингэ бүр ингэ дээр үеийнх нь ингэ мемори нь орж ирээд одоо тэр дуудлагандаа очихгүй бол болохгүй тэр бэлтгэлдээ очихгүй бол болохгүй гэх тэгээд зүүнүүд зүүнсэн. Гэтэ бас амар өндөр настай. Гэтэ 100 таг ийг л харж яхад хүртэл амар гойсан. Тэдний гэр хөрнөс гэр бүлэр амар л амар л уурлаг. Тэгээ нэг дуулдаг мөнхийн ус гэдэг дуулдаг тэр Бат орших хөлөө нэг өтөргөл тэр ахсан. Тийм. За хөөд хөөрхнө гасартал. За миний номер 1-т чи гэрлээ мэрлээ гэд хүүхэн мэдхүү. Гэрлээ мэрлээ. Аха. Яа юу яадгийн. DJ. За. Германд байдаг хөлөө байгаа лөө. Ямарч анх би нэг юм ярилцлагын нэвтрүүлгээс арчаад тэр үед ингээ ярилцлагын нэвтрүүлэг яг энэ хүмүүсийн хүсэж байгаа шиг ингээд нэг ийм ярилцлагын нэвтрүүлэг гэсэн. Би нэрээ санахгүй байна. 3 хөтлөгч хүн суудсан. Тоос битгий нэрийг хэлээрэй чи. За. Тэг ингээ тоос шиг гоёцсон заяа. За таны бодлоор эмэгтэй хүн гэдэг болмол гэх нэг тийм ярилцлаганд орсон байхгүй юу?
Тий. Үнэхээр юу эмэгтэй хүний дотоодгоо үзэсгэлэн гэж яг юу вэ? Мүү гэх нэг тийм яг одоо хүмүүстэй яриад байгаа. Яриа таслахгүй айгүй эфирийн соёлтой нэг тийм ярилцлагад бүр ингэ тэрийн сонсчод байдсан чи яг тэр хүүхний би хин гэдгийг мэдгүй үзээд тэгсэн чинь амар хөвгчлээ. За ярианд бүр ингэ тийм бүдүүлэг ерөөсөө биш тийм. Би яг ярианых нь авлаг санахгүй байна. Тэгснээ ингэ нөрцөн бүр амар инээдтэй нэг яг нэг бүр цэвэр өөрийнхөөс аахгүй. Тэгэл анх за ер нь хүн бас ингэж ийм хүмүүсээ өөдөөс би бол яг хүн надаас тэгж асуух юм бол магадгүй татаадгой хүзгслэн гэдэг үг л хүний чин сэтгэлээсээ хайрлах гэдэг юм уу те тэгж өөдөөс яг тэгж л хариулах бах тэгсэн чинь тэр хүн бүр яг нэг яасан би тэг бүр ингээд зүгээр сонсоос үзснээр бүр ингээд сүултээ үзээд тэгээд тэр хүүхнийг анх олж ирсэн ахгүй гэсэн чинь дараа нь кино тоглосон те тийм нэг юм эротик кино. Тийм үсмэстэй тийм. Тэгээс хөөхөн ер нь айгу хөөхөн. Тэгээд ярьж байгаа нь бүр ингээд яг нэг тийм амар тийм эрэг амар тийм хөнгөн нэг тийм амар фаны нэг тийм хөөхөн. Тэгээд нэг чөлөөт эмэгтэйчүүд гэдэг нэг NTV-ийн телевиз тэрний хөтлөгч нэг хэсгээс бүр дараа нь тэгээд тэгээд одоо ер нь амар сургаггүй байгаа. Гэтэ бистэл амар дагсаргаа. Нэг олон дагш магстай биш. Гэтэ ер нь ингээд яг нөгөө хүн ботсон чинь ингээд шууд хоо энэ чинь ямар сонирхолтой хүн бэ гэдэг ингээд шууд бодоод тэгээ одоо ч гэсэн тэр бодол өөрчлөлттэй байгаа хүн тэр охин байгаа болохоор би тэрийг нэгт тавьсан байхгүй. Зүг. За ер нь бол тэр ариун сараас бус нь бол ер нь давхцсангүй те бас те. Yes яа. За нэг иймэрхүү байна. Чи яг хэдийгээр яаж хүүхдтэй болж байгаа нь чи. Эфито. Сайхан шүү. Эмэгтэй хүн дэр ч гэсэн одоо юу гэмээр чинь red flag гэх юм уу. Гэтэ би ингээд яг хос байсан бол яг энэ талаараа тохирохгүй энэ талаараа ингээд битүүр яаш зохилцоод байх юм байна да гэж бодож хассан хүмүүсээс амирх байгаа гэх юм уу. Одоо тэгсэн мөртлөө өөр юмнаас нь бүр ингээд амар attract болоод амар хэмлүүнс авдагч гэх юм уу тий. Тиймэрхүү хүмүүс л амар хэм байлээ. Би ч ер нь л амар эмэгтэй хүмүүсийг крашлтай юм. Ер нь гэтээ энэ цаг үеийн хамгийн хөөрхөн одоо эмэгтэй гэх юм бол ер нь жүжигчин дөлгөн штэ ер нь бол. Тийш дээ. Ер нь хэр хөөрхөн штэ. Та нар яагаад айлын хөвгт үзье ядаад би дөлгөнөөс тааж өмөр шүү. Йоо би үнэхээр яагаад хүмүүс тэр оюун эрдэнтэй явсан гэдэг тэр нэг тийм хөөрхөн байж үнэхээр хажууд нь оюун эрдэнтэй. Яа за болш яд зүгээр ядж байгаа банкны захирал махирал. Тэгээд яг үнэхээр явж болно л тоо. Гэхдээ ямар ч нотлоогүй юм яг тийч бас тотлон ярьж чаддагс гоё дээ. За нэр хөөрхөн шүү. Дүлгэн үнэхээр хөөрхөн. Тийм дүлгэн бол үнэхээр хөөрхөн. Ямар хөөрхөн юм бэ гэж харах хүмүүс ер нь их юм бэл шүү. Мока зохиог сендер хөрлөмөр амар хөөрхөн баг тийм. Тэгэхээр мока бол үнэн гэстэй. Тэр үний юм тийм яах дээ. За. Тэгээд зөндөө гоё хүмүүсийн талаар ярьлаа. Өөртөө гоё крашнуудыг те доор бас бичээрэй. Тэгээд давтж байгаа хүмүүсийн хамаалт тэрэн дээр лайк дараарай. Тэгээд би бас тийм хүн байдагчтэйгэд марччихсан бас энэ тийм хүмүүс ээж магадгүй. Тэгээд бас өөр генерашны хүмүүс ээж магадгүй шүү дээ. Одоо шинээр гарч ирж байгаа инфлюенсер ч юм уу те. Тийм. Одоо хүмүүс амар их монгол зэг явах хаа. Тийш дээ тий. Сэнзөөч илүү сэнзээж илүү нэг харахад нэг за бас би үн яа байлэр хүм бол байж байгаа л харахад жоох хөөе тэр кофе гоохтаа л ярих гэж юм шиг. Одоо подкаст чад хідэн хүнд үлдсэн байгаа юм. 5 болтсон байгаа. Гэхдээ одоо тэгээ нэг нь орох юм уу хүмүүс амтгүй байна. Тэгээд тэр орвол 5 тэр орохгүй бол 4 л гэсэн үг. За тэгээд иймэрхүү подкаст хийвэл та нар сонсох уу гэж ярьж байна. Хоёр чадлаараа ойр ойрхон хийхийг хичээх болно. Тэгээд эдитер маань бас хэрэг хурдан гоё гаргаж өгч чадах нь тийм. Нөгөө зурнуудыг ингээд гаргахаа мартваа. Ойлаа ингээд ингэхүйс байж та мартсан шүү дээ. Тийм байж тий. За ойлаа нэг юугаа хэлчихье. Миний топ нэг ч үлээ. Томи бэлгүн дүн. Ажиж чамра. Гэрлээ мэдлээ дүн. Жүжиж сод. За тэгээд дараагийн хасан бод байна ч хүртэл. Пока.